Би Монголиа мэдчилж байна. Өнөөдөр би та бүхэнд Raytheon сургалтын нэгийг хийсгээс танилцуулахаар бэлтгэлээ. Энэ сургалтанд бид жил хагасын өмнө зарлагдаж байсан Яамдын нэгдсэн байрны барилгын уралдааны даалгаварт үндэслэж төсөл хийх болно. Тэгэхээр төслийн маань байршил засгийн газрын ордны зүүн талд байрших скватрын нэмжит хэвлэх үйлдвэрийн газар дээр байгаа. Зургийн даалгаврын дагуу барилгын талбайг чөлөөлж өглөө. Дараа нь барилгынхаа нийт эзлэхүүн дээр үндэслэн төслийн хувилбарууд гаргаж болох юм. Энэ тохиолдолд би 90,000 м3 эзлэхүүнтэй барилгын масс дээр үндэслэн тодорхой хэдэн хувилбарууд гаргасан байгаа. Мэдээж бид барилгынхаа өргөн өндөр уртыг өөрчлөх замаар маш олон хувилбаруудыг туршиж үзэж болох юм. Дараа нь барилгынхаа ерөнхий хэлбэр загварыг өөрчлөх замаар салхины эрчим, нарны эвлэлтийн анализуудыг хийж үзэж болох юм. Үр дүнд нь өндөр барилга тохиромжгүй байвал та тухайн барилгаа 2 ба түүнээс дээш блокуудад хувааж туршиж үзэж болох юм. Мөн адил эдгээр блокуудынхаа урт өргөн өндрийг өөрчлөх замаар шаардлагатай хувилбаруудаа туршиж үзэж болно. Зөвхөн барилгынхаа ерөнхий хэлбэр загварыг туршихаас гадна тэдгээрийн ашигтай талбай болон бусад шаардлагатай мэдээллүүдийг хурдан хугацаанд гаргаж авах боломжтой байгаа. Мэдээж бидний нийт барилгын эзлэхүүн маань төслийн шаардлагаар өөрчлөгдвөл тухайн өөрчлөлтийг зааж өгөхөд бидний гаргасан төслийн маань хувилбаруудад шууд нөлөөлж байгааг анзаарч байгаах. За энд хүрээд өнөөдрийн бэлтгэсэн товч танилцуулга маань дуусаж байна. Тэгэхээр Raytheon сургалт маань хувь хүн болон албан байгууллагуудад чиглэсэн 2 хувилбартай явагдаж байгаа. Хувь хүний сургалт нь танд Revit программыг богино хугацаанд бүрэн эзэмшүүлэх зорилготой байгаа бол албан байгууллагын сургалт маань хэрхэн Revit программыг байгууллагатаа нэвтрүүлж багаараа хамтарч ажиллах болон тулгарсан асуудлууд дээр зөвлөгөө өгөх гээд нэмэлт үйлчилгээнүүдийг агуулснараа хувь хүний сургалтаас ялгаатай байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.